2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Мие Гомбын энх болтын сонгуулийн сурталчилгааны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр эх орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Дархуул аймгийн залуучууд театрын их танхимд Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Мие Гомбын энх болтын сонгуулийн сурталчилгааны нээлт болж Дархуул аймагт Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажлыг аймгийн Монгол Ардын намын хорооны дарга, аймгийн засаг дарга, сонгуулийн штабын дарга Сундаж уугийн Насанбат үг хэлж албан ёсоор эхлүүлсэн юм а. Тус нээлтийн үйл ажиллагааны мэдээллийг найрамдал талбай болон дархан тавь цогцлборт байрлуулсан дэлгэцээр иргэд сонгогчдод шууд дамжуулан хүргэсэн юм. Эрхэм мөндөд дарханчуудаа, эрхэм мөндөд сонгогчдоо, журмын нөхдөө Монгол Ардын намаас Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигч Улсын их хурлын дарга, Монгол Ардын намын дарга энх болтыг дэмжиж сонгохыг нийт дарханчуудаас уриалж байна. Та бүхний минь сонголт зөв мэрэгэн байх болтугай. Сайн цаг саатгүй түргэн ирэх болтугай. Баярлалаа. Мие Гомбын энх болтын төрийн ажлын шат чаданд бэлтгэгдэж туршлагажсан нийгэмд нэр хүндтэй ард түмнийхээ итгэлийг даах төрийн түвшээ билээ. Тэрээр ерөнхий сайд байхдаа хүүхдийн мөнгийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн хүн юм. Ер нь түүний ажлын ололт төрийн зөв оновчтой шийдвэрүүдийг дурдаад байвал маш олон ажлыг нэрлэж болно. За энэ дээр би зүгээр ингээл юм яриа да. Ер нь бол би аймгийн садаргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд одоо намайг ажиллаж байгаа хугацаанд Монгол Улсын шадар сайдаар ажиллаж байсан. Их бол дарга маань Дархуул аймагт бас хэцүү үе тохиолж байсан надад мэдж байгаа. Бидний үгүүл ядахтаа гэдэг 14 дугаар байраар манус болчмгүй үедээс одоо бас хэцүү байдал орсон шүү дээ. Тэгэхээр Монгол Улсын ерөнхий шадар сайдын хувьд маш хурдан арга хэмжээ авсан. Энэ дээр 100 гаруй сая төгрөгийг Монгол Улсын ерөнхий сайдаар батлуудаж өөрөө энэ дээр арга хэмжээ авчихсан гэдэг бол ерөөсөө юм хүн шуурхай хандаж чаддаг. Арга хэмжээ авч чаддаг, юмыг мэдэрч чаддаг гэдэг бол хамгийн чухал байгаа юм л да. Хоёрдугаарт нь яг хөглөөр бас намайг ажиллаж явах үед Дархуул аймаг Монгол Улсын засгийн газрын ерөнхий сайдын захирамжаар Дархуул аймгийн Дархан хотыг загвараар тулгаж хөгжүүлэх ийм одоо хөтөлбөрийг Монгол Улсын хэмжээнд боловсруулсан. Энийн хэсгийн анхлагчаар нь шадар сайд ажилласан. Энэ дээр Дархуул аймгийн одоо цаашдын хөгжлийн асуудлыг гол зүйлүүдийг тавьсан хүн байнамаа. Энэ ингээд бодоод үзээд бид нар ерөнхийдөө бол Монгол Улсын ерөнхийлөгч гэдэг бол мэдрэмж сайтай хүн байх ёстой. Шийдвэрийг маш хурдан гаргадаг байх ёстой. Шийдвэрээ өөрөө хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг ийм л хүн байх ёстой байнамаа. Монгол Улсын эдийн засаг маань жоохон хүндхэн байна. Өнөөдөр Монгол Улсын энэ хүнд байдлаас гарахын тулд монголчуудаа ашигтай ажилтаа орлоготой болгохын тулд Монгол Улсыг одоо эдийн засгийн энэ хүнд байдлаас нь гаргахын тулд Улсын их хурл, Монгол Улсын засгийн газар, Монгол Улсын ерөнхийлөгч гурвуулаа нэг бодлоготой байж нэг шийдэх ёстой маа. Энэ бол бидний цаашдаа Монгол улсны хувь зүйн асуудал. Тийм учраас та бүгдийг сонголтоо мэргийн хийхийг та бүгдээс хүсэж байна. Аймгийн одоо иргэд сонгогчд болоод намын гишүүд, намыг дэмжигч нар бол энэ үйл ажиллагаанд оролцож байгаа баяртай байна. За намын зүгээс бол Мие Гомбын энх бол даргыг одоо энэ 2017 оны ерөнхий сонгуульд бол нийт дэвшүүлсэн байгаа намын зүгээс. Энэ хүн бол 30 жил төр дүтгэсэн 30 жил өөрийгөө бэлтгэсэн ийм одоо чадварлаг болсон хүчний нэг байгаа. Яахын аргагүй одоо миний хувьд сэтгэл ярих юм бол багахан хугацаанд одоо их бол даргатай хамтарч ажиллахад бол шийдвэрийг бол мундаг оновчтой гаргаж чаддаг. Мөн одоо ив нэгдлийг мундаг хагаж чаддаг ийм одоо том төрийн одоо бэлтгэгдсэн болсон хүчин гэдэг нь бол яахын аргагүй миний хувьд бол энэ багахан хугацаанд хамтарч ажиллахад мэдгэж байгаа маа. Ингээд их бол даргыг дэмжснээрээ бид Монгол улс маань хөгжинд чиглэж, эв нэгдлийг хангаж, олон улсын давцан дээр Монгол гэдэг нэрийг бол өндөрт өргөж явж, эдийн засаг бол цаашдаа хөгжин дэвшилж, ард иргэдийн амьдрал бол дээшлэн гэдэгт бол би итгэлтэй байна. Ингээд мянган Дархан аймгийн Дархан сумын Монгол Ардын намын гишүүд дэмжигчдийн нэрийн өмнөөс та бүхэндээ Мие Гомбын энх бол даргыг сонгохыг уриалж байна.
Өнөөдөр Монгол Ардын намд гишүүнээр элсэж Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Мие Гомбын энх болтыг дэмжихээр 30 гаруй залуус бат илэрхийлэл гартааллаа. Тэд энэ үеэр иргэдийн эрх ашиг эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө тууштай ажиллах хүнийг сонгож байгаа гэд энэ шалгуурт нийцэх хүн нь яа харахгүй Мие Гомбын энх болт хэмээн үзэж байгаа учраас ийм хүн Монгол Ардын намд гишүүнээр элсэж бууга хэлж байсан юм. 17 оны ерөнхийлөгчийн сонгуульд Мие Гомбыг хэлэлцээд бас таатай байгаа. Энэ улс төрийн асар тусалтай бааж чадаас дээд чадварт улс төр тусалж хичээсэн учраас итгэл хүлээж сонгож байгаа. Тийм учраас улс төрд бол гэр бүлтэй ардынхаа намдаа бас гэр бүлтэй ард түмдээ бас гэр бүлтэй тийм учраас бид бас нэг төшөөд бас сонгож байгаа бас баяртай байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн 5 дахь сонгуул болж байгаа. Тэгээ энэ өдөр миний бие улс орныхоо тууштай эрх ашигын төлөө их бол даргаагаа ерөнхийлөгч болвол Монгол орн бас цаашдаа сэтгэлийн хөгжөлт хэрэгтэй болов гэсэн үгнээс өөрийнхөө сонголтыг хийсэн. Би Монгол Ардын намыг энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой дэмжиж үнэлэх гардаж авч байна. Төлөв их баяртай байна. Яагаад энэ намыг сонгож байгаа гэдэг нь энэ нам нь маш олон жилийн түүхтэй. Бидний ээж аав ах эгч нар бүгд л энэ намаар одоо хоолж ундаалж өссөн. Тийм болохоор энэ намыг сонгосон байгаа. Тэгээд цаашдаа энэ намыг нэр дэвшиж байгаа энх болт хэмээн дэмжээрэй гэж хүсэж байна. Би өнөөдөр Монгол Ардын намыг одоо дэмжих бат илэрхийлэх үнэмлэхээ авсан. Тэгээд Монгол Ардын намыг одоо цаашдаа шудраг байж чадах байх гэж зүуднээс би Монгол Ардын намыг дэмжиж байна. Мие Гомбын энх болтыг дэмжээрэй. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Мие Гомбын энх болтын сонгуулийн сурталчилгааны Дархуул аймаг дахь нээлтийн үйл ажиллагаанд Дархуул аймгийн Монгол Ардын намын хорооны тэргүүлэгчид, намын дэргэдэх төрийн бас байгууллагууд, гишүүд, дэмжигчид иргэд хүрэлцэн ирж 2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Мие Гомбын энх болтыг дэмжиж байгаа мөн илэрхийлсэн юм а. Туршлагатай ийм төрийн албаа хаагч өгдөл дэмжигдсэн ундаах нь энэний төлөө сандаа үнэхээр шудраггүй сонгуульд дэвшиж байгаа гэж бодож байгаа. Үнэхээр маш олон залуучуудын саналыг авах боломжтой. Үнэхээр ирээдүйн Монголын төлөө илүү их хийж чадах тийм хүн нэр дэвшиж байгааг хэлж байгаа. За Мие Гомбын энх болтоо ажил амьдрал бүх талын мэддэг учраас сонсч дуулж байсан ажлынхын намжилтыг мэддэг учраас бид хүн дэмжиж байна. Монгол улс анх 1924 онд Улсын баг хурлын тэргүүлэгчдийн дарга гэсэн албан тушаалыг Монголын төрийн тэргүүн болгож байсан түүхтэй. Харин 1990 онд төрийн шин тогтолцоонд шилжсэнээр ерөнхийлөгч гэсэн албан тушаалыг бий болгож дөрвөн ерөнхийлөгчийг төрийн тэргүүнээрээ сонгожээ. Бид 1992 онд Монгол улсын анхны ерөнхийлөгчийг сонгож байсан бол өнөөдөр 5 дахь ерөнхийлөгчөө сонгох нэг чухал сонголтын өмнө ийхүү ирсэн байна. 1997-2001 онд Монгол Ардын намаас нацгийн баг бандгай 2 удаа нэр дэвшин сонгогдож Монгол улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан бол 2005 онд Монгол Ардын намаас намрын энх баяр нэр дэвшин сонгогдож ажилласан юм а. Энэ удаагийн Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Мие Гомбын энх болтыг дэмжиж сонгохыг нийт сонгогч та бүхэндээ уриалж байна. Эвтэй Монгол, Эхтэй Монгол, ээлтэй төрийнхөө ерөнхийлөгчийг хамтдаа сонгоцгоё.